Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн маань энэ удаагийн хөзөр тэтгэлт ингээд эхэлж байна. За энэ удаа хэдүүлээ. Одоо дараа 7 хоногт ямар хуу байх нь уу? Юу болох нь уу? Юун дээр анхаарах нь уу? Гол үйл явдал ер нь ямар хуу байх нь гэдэг талаар одоо үзэх болно. За 6 сарын сүүлийн 7 хоног тэ. Одоо наадамд өгөхөд ч нэг 2 3 7 хоног болсон байна. Хоошуурны хотоодоо сайхан бэлдэж байгаа байх, айраг майраг аж бэлдэж байгаа байх. Одоо бүгд хөдөө явахт гад бүгд бэлдэж байгаа байх. Хотын нэг юм гоё үе байдаг штэ. Түгжрээгүй. Яг тийм үе удахгүй ирлээ. За тэгвэл энэ үед одоо танд юу болох нь харцгаая. За ингээ 3 хөзөр байна. 7 онзоос 1 сава болон савааны хатан гэдэг. Энэ 3 хөзрийн аль нь өөрч нь илүү нүдэнд тусч байна, аль нь илүү өөрч их гоё онцгой санагдаж байна. Тэрийг сонгоорой. Хэрвээ юу шүү. 2 хөзөр өөрөө чинь нүдэнд аль аль нь сонгогдод байвал ер нь аль аль нь бас байх боломжтой гэж үздэг байгаа шүү. Тэгээд за ингээд эхний хөзөрлүүгээ орцгоё. За эхний хөзөр маань 7 зоос. Хөзрийг ажиглавал нэгэн үүлэрхэг өдөр одоо нэгэн аль хийж байгаа залуу ер нь ингэн барин зоос тарих хэрэг байна уу гэсэн маягтай харж штэ. Нөөх нь ураг хадж байгаа юм шиг, урахгүй ч байгаа юм шиг нэг юм ураг нь бол ургаад үрдэн бас альтийн гарцсан байна. Гэсэн хэрнээ мэдрэмжэндээ энэ хүн нэг л тийм үр дүнгүй амьдрал нь яхаад мэддэхгүй тийм сонин маягтай ингээд байж байгаа нь харагдаж байна. За энэ юу гэсэн үг вэ? Уг нь бол яг амьдрал чинь үр дүнтэй байна уу гэвэл байна. Гэхдээ энэ 7 хоног ч гэсэн бас их сайхан үр дүн гараад те бас нэг тодорхой хэмжээний ахиш дэвшил ороод хөдөлгөөн сайхан байгаад үйлдэлүүдээ хийгээд байх ч гэсэн мэдрэмжийн хувьд нэг л тийм явцгүй байна. Ингэн барин амьдрах ер нь шаардлага байна уу те илүү тийм гоё юм хийдэг ч юм уу гэсэн мэдрэмж нь та илүү автнаа гэсэн үг. Яг энэ нэг талаасаа бол юу гэдгийг хүн одоо ажлынхаа талд нь хүрэх эсвэл ямарваа хийх системийнхаа талд нь ч юм уу талаас тийшээ гарахад угаас хүн жоохон уйдах юм уу юу болдгийг. Энэ чи эхний нүуник анхны гоё юм байх, анхны цалин, анхны бичингээр гоё идэх штэ. За тэгвэл энэ чи анхныхаасаа биш болоо нилээн яваад үр дүн хүрхийн өмнөх үед хүн яг ийм болдог байгаа. Тэгэхээр таны ажил, таны одоо хийж байгаа зүйл, таны үйлдэлүүд те яг үр дүн хүрхийн өмнөх үе дээр байгаа учраас бас бусд хүмүүс ингээд гоё гараад хахад би яг гарч болох юм бэ гэдэг ч юм уу тийм маягаар байгаад байна. Зүгээр өөртөө ингэж бонхорч яах шаардлага байхгүй. Энэ талаар бол таны хувьд үр дүнтэй гэхдээ баг зэргийн мэдрэмжэн дээр эргэлзүүлсэн 7 хоног болох болно. Гэхдээ энэ үл зүгээр шүү. Яагаад гэж 2 дахь өдөр 3 сава. Энэ бол бүр гоё өдөр. Одоо ингээд таны ингээд холын төлөвлөгөөч хэлэл хэдийн гарч гасан. Хийх юмаа сайхан хийгээ явж байгаа. Бүх юмчингээ сайхан зөв замаар явж байгаа. Гэхдээ энийг дүүхгүй юу? Толгойдоо зүвх ингээ харцсан байгаа хэрнээ мэдрэмжэндээ бас нэг ингэх шаардлага байна уу ч эсвэл нэг тийм юм байдаг хгүй юу? Яг тийм одоо 7 хоног байна гэсэн. Одоо энгийнээр хэлвэл айгуу сайхан явна. Гэхдээ мэдрэмжийн хувьд өөрийгөө бас жоохон сэргээх шаардлага байна уу та гэдгийг ухааруулсан 7 хоног бол ер нь байна гэж байгаа юм. Ер нь энэ 7 хоног гэлтгүү таны сүүлийн хэдэн сар ч амьдрал жоохон тийм байж магадгүй. Нэг тийм гайчгүй, гавьяачгүй яхаад мэддэхгүй. Тэгвэл та энэ 7 хоногт бас нэг өөрийгөө хөдөлмөрийн үр шимээ бас нэг хүртээд нэг багаа нэг өөргөө сэргээдэг ч юм уу. Үгүй бол бас нэг юуны төлөө яах гэж явж байгаа билээ гэдгээ нэг тийм сайн хараад бүр болохгүй бол дахиж нэг төлөвлөхөд маш зүг 7 хоног байна гэж нэг талаас ингээ гарчиж байгаа юм аа. Хардаа энэ хүн 3 саванд байгаа хүн холыг харж байна. Холыг хараад эндээ хүрнэ гэсэн учраас одоо энэ таяг энэ замаар явж байгаа. Хэрвээ та холыг харахгүй нэг тийм гацсан маягтай байгаа бол стрессээ тайлд нэмээд давхар хаашаа явж байгаа лээ. За тэгээ явж байгаа зам чинь бүтлгүй фейл мэт санагдаад байгаа бол яг энэ замаар юу нь явах нь дахиж зөө бүр үедээ дахин нэг та бодож үзэхэд маш тийм үр дүнтэй юм а гэдэг зүйлийг тэгээ танаас асууж байна. За сүүлд нь хэлэхэд ийм байгаамаа. Энэ 2 хөзөр нэг талаасаа холбоотой байгаа.
Энэ бол таны ирээдүй, таны замнал зөв явж байгаа боловч таны амьдралын баланс бас жоохон энэ 7 хоногт алдагдаж магадгүй шүү. Ер нь нэг юм ажил амьдралын стресс менежменттэй тийм удаа зохицуулахад энэ 7 хоногт их хэрэгтэй 7 хоног байх юм биш үү гэдэг зүйлээр одоо энэ ингээд гарч иж байна. За харин одоо юу хийцгаая? Гаргалгааны наривчсан хөзрүүдээр одоо харцгаая. За эхнийх нь 7 зоосны гаргалгааны хөзөр бол юу вэ? 14 буюу одоо темперанс буюу мэдрэмжийн хөзөр. За энэ хөзрийг сонгосон хүн та ер нь нэг тийм мэдрэмжээ дагдаг, урам зоригоо дагдаг, нэг тийм гал халуун тийм гоё байдлыг дагдаг хөзөр байна, хүн байна. Гэхдээ хүний л амьдрал болсон нэг жоохон заваарсан юм болно, уйтгар үнийг давтна юм байна штэ. Гэтэл энэ үед та өөрийгөө бас зохицуулж сурах хэрэгтэй байдгийг. Яг тийм зохицуулыг танаас ер нь энэ амьдралд бас шаардаж одоо юу гэж гуйж байна. Ялангуяа сүнс чинь. Энэ чинь хардаа хөзөр дээр одоо ингээд нэг юм чөтгөр шиг нэг одоо хүүхэн хоёр аягандаас ингээд одоо ус яаж штэ. Чад яа гэх юм бэ? Яаж байна? Яаж байна? Нэгсэндээ аяаг бол таар өдрийн үед бол мэдрэмж илэрдэг. Тэгвэл эн чинь эерэг болон сөрөг мэдрэмжийг ингээд балансжуулах хэрэгтэй. Сөрөг мэдрэмж гэсэн бас хүнд хэрэгтэй шүү дээ. Энэ чинь бас хүний шаарлах нь чи ер нь амьдрал юу болоод гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэгвэл эерэг нь бас тэглээгээд байн ус ямараад хэцүү байж болох үү гэдэг бас одоо харуулдаг байна. Тэгэхээр тань энэ 7 хоногт илүү тийм бас мэдрэмжтэйгээ илүү туулж ажиллах бас яах вэ ихлэ гэдгийг мэдрэх. Тэгээ бас мөн сэтгэл зүйн балансаа олох, тайвшрах те. Тэгээд хамгийн гол нь өөрийнхөө одоо мэдрэмжнэр ямар хуу нөхцөлд байгаа вэ гэдгийг чинь хүн өөртөө ярилцах хэрэгтэй байдгийг. Таны майнд чинь бол одоо чинь хүний ингээ хамгийн хүчтэй одоо сэтгхүү бол яг логик сэтгэл гэдэг юм байна л да. Тарих чинь. Гэхдээ зүрхийг хайж болохгүй. Зүрх чинь хаяхаар биехаа өвдөх ч юм уу. Эсвэл бүр ингээ амьдрал сэтгэл урамшлаа одоо итгэл үнэмшлээ алддаг ч юм уу те. Эсвэл амар тийм депресс сэтгэл готролд өртдөг юм байлээ. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Зарим хүмүүс юм байдаг штэ. Амар амжилттай, бүх юм гоё, мөнгө цаасан бүрэн ихнэр хүүхдээ сайн байдаг. Гэсэрнэ амьдрал итгэл үнэмшгүй болсон хүмүүс байдаг. Яагаад вэ? Амар их гүрийсэн байна. Тэгээд яг өөрийгөө хайрлаагүй. Тэгэхээр энэ 7 хоногт ажил төрлөө амжуулаа, бас хамгийн хийнгээ өөрийгөө хайрлаад, өөрөөсөө бас сайхан халамж үзүүлээ те. Тэгэж бол энэ 7 хоног бас их гоё байж гэдгийг танд одоо хэлж байна. За хоёр дахь нь Wheel of Fortune буюу одоо хувь тавилангийн эргүүлэг. За ёстой сонирхолтой хөзрөө энэ чинь. За юу гэсэн үг вэ? За энэ бол эргүүлэг нь одоо хувь тавилангийн эргүүлэг. Энэ чинь амьдрал давтагддгуумаа гэхдээ химнэлтэй гэдэг үг л ер нь яг нь баггүй юу. Зарим амьдрал чинь могойч гарч ирнэ, зарим хэсгээр нь одоо чөтгөрч гарч ирнэ, зарим дээр нь хайтайхан ч юм гарч ирнэ. Яг түүнтэй адилхан таны амьдрал нэг талаасаа бас нэг юм циклтэй байгаад байгаа юм биш үү гэдгийг бас нэг талаас нь хэлээд байна. Амар гоё байж байгаад амар зөндөө тийм адал явдалтай юм болж байгаад нэг хэсэг таг гацдаг. Тийм гацалтын үе рүүгээ буюу одоо онлын хувьд зүгээр. Гэхдээ юу гэдэг шүү. Одоо мэдрэмжэндээ гацсан санагдаг. Яг тийм үедээ уг нь их үр дүнтэй айгүй ойрхон байт юм байна. Тэгэхээр та хийх ёстой юм хийн. Гэхдээ бас одоо үргэлжлүүлэх гэсэн үргэлжлүүлж байгаа ч гэсэн өөрийнхөө ингээд сүнсээ бас хаяжгүй, стрессээ тайлж сураад бас ингээд аз ивэгээс их залбирахад бол танд их сайхан зүйлсүүд одоо мэдрэмжээ хадгалаатай бас хийж байгаа зүйлсээ үргэлжлүүлэн хийхээс гадна таныг аз ивэх юм байна энэ 7 хоногт. Бити ингээд өөрийгөө хаяад инглээ тэглээ би хэцүү байна яа лээ битиг юм бодороо зүгээр. Тэгтээ энэ чинь юу шүү? Аз зэвэх гэж юм байна. Давхар амьдрал чинь бас ингээд одоо зөв зам руугаа шулуун тууштай явж байгаа хүнийг шагнадаг. Яг тийм шагналт танд ойрхон байна гэдгийг санаа. Одоо мэдрэмжэндээ бас өөрийгөө хайрлаад явхад бол их гоё мэдрэмж ингээд одоо сайхан зүйлс гарч ирэх юм аа. Энэ дээр нь бас нэг юм байдгийн. Энд чинь нэг машин аюу хайтайхан явж байгаад нэг юу боддог штэ. Доргидог штэ.
За зүгээр боллоо гэж сууж яагаад. Яг тийм зүйл бас болж магадгүй. Гинтийн үйлдэлүүд энэ 7 хоногт бас болох учраас ер нь аюу тийм одоо хамаг юу гэдүүлээ тэнгэр шиг байна гэдгээр байхад бол энэ 7 хоногт их зөв юм а гэж гарч иж байна. Тэгэхээр одоо бяцхан дүнлэхэд одоо зөв зөвөр явж байгаа. Мэдрэмжээ сайхан хянана. Өөрийгөө бас инхрэж одоо эрхлүүлэн баг зэрэг яад. Тэгэд өөрөө чинь амьдрал энэ 7 сорж магадгүй учраас айгүй тийм бас хянуур байх хэрэгтэй шүү гэж гарч иж байгаамаа. За харин энэ 7 хоногт Oracle өдрөөс юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. Inspiring others одоо бусдаас ингээд бусдыг ингээ бас гоё байлгах, бусдаас ингээ бас урам авах. Энэ чинь бусад гэдэг үг чинь тэгээд юу штэ? Хоёр утгатай штэ. Нэг нь бусдаас, нөгөөх нь бусдыг. Аль тал чинь одоо урам юм авах болон юм өгөх байгаа юм. Тэгэхээр та ингээ хүмүүс сайхан энэ 7 хоногоо сайхан туслаад буян үйлдэл явахад бол бас таны замыг засаа бүр сайхан юм болох юм аа. Тодорхой хэмжээнд бас энэ чинь хүн байна. Одоо бас хүн туслах ёстой, хүнээс тус авах ёстой. Би л нэг юм терминатор гэдэг тийм одоо балаараад бас ганцаараа маягтвч болохгүй гэдгийг танд энэ 7 хоногт бас сануулж байна. Тэгээд битгий ингээд зожигроорой. Хүмүүсээ сайхан ярилж дотор сэтгэлээ уудлаарай. Энд чинь бас биений бүхийг харал та. Энд чинь 1000 зөгийн болд хайртаж гисэн тэгэл бас пэлэдэг найзтай, бар марг зөндөл найзуудтай штэ. Яг тэрнтэй адилхан тааж гисэн бас сайхан найзуудаараа гарч ороход буруудахгүй шүү гэдгийг тэнд хэлж байгаамаа. За харин энэ 7 хоногт юун дээр голч харах буюу юу хийж болохгүй вэ? За 3 сэлэм ойлгомжтой. Зүрхэн дээр шууд энэ 3 сэлэм ингэсэж айцсан. Болохгүй гэдэг зүйл бол мэдрэмжиндээ хит давтаж болохгүй. Хит өөрийгөө бас тийм хэцүү байна. Амьдралгаа хэцүү юм ээжээгээд автуулж болохгүй байна. Энд чинь хүн нэг юм балаа үед ороод энийг давчгаараа яг нэг одоо атах үе рүү ордгийг. Яг тийм үедээ та бас яваад байна. Тэгэхээр зүгээр хүний амьдрал угаасаа ийм юм байна. Байдгийг хүлээн зөвшөөр. Анид давчгаараа шагналаа авдаг гэдгийг бас хүлээн зөвшөөр. Нэг л их тийм өөрийнхөө амьдралдаа гүнсэн одоо бас уусан юм хэрэггүй. Би стрессээ тайлгсан болохоос стрессэндээ бүрэн нотож биелээгүй шүү. Яг нэг юм хажуугаар нь баг саргийн юм байнаг үйл уйлж болно. Каракадад орилж чадвал болно. Дургу өрсгөнтэй салбарсгаж болно. Гэхдээ тэглээгээд бас нэг тийм тэрэндээ бүрэн автаад хамаг юм хайж идээд дараа захирал руугаа ч юм уу багш руу салавч хараад үзэл болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь ойлгол маш дээр юм шүү гэдэг зүйлийг энэ талаас энэ 7 хоногт одоо танд сануулж байна. За тэгээ эхний хөзөргөөнд дуслаа. Хөзөр дэлгэлтүүнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгэр, subscribe дараарай. Мөн donation нь маш баярлах болно. Тэгээ мөн гүйлгэний утган дээр та юу хийх хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Юуны төлөө тэмүүжин гэдэг бичээ явуулвал тэрийн төлөө сайхан манифест хийгээд залбирлуулээд одоо ерөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөө. Юу шүү? Хүн 10-аас 8 дээр явж байхдаа амар цутардаг шүү. Тэрийг сайн ойлгоорой заяа. Давчууд бол юусаргад пампанг явждаг. За тэгээд дараачийн хөзөрлөөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань нэг саваа. За хөзрийг ажиглавал за ер нь угаасаа ойлгомжтой нэг саваа л байна. За зуучлаарай. Одоо бурхны ингээ ариун гар өвлөөс гарч ирээд одоо нэгэн саваа барьсан ба штэ. Тэгээд цаана нь их гоё одоо цамхаг цайз байна те. Бас гоё гол урсч байна. За юу гэсэн үг вэ гэвэл саваа бол таараа өдрийн одоо их гал энерги илтгэдэг. Ирч хүч, урам зориг гоё юм бидэхгүй юу? За энэ нь 7 хоногт юу холбогдох вэ? Таны хувьд энэ 7 хоног их гоё урам зоригтой ямарваа нэг шинийг сануулсан шин юм ихлүүлэх эсвэл одоо хуучин байгаа дуусахад их зөв одоо гоё 7 хоног байх юм ба гэж одоо гарч иж байна. Жишээ нь энэ чинь гэхгүй юу? Нэг саваа бол одоо урам зориг авалт одоо толгойч ингээ бүтээлч байдалтай амар тийм гоё хиймэр дундаас зэрэгцсэн бас нэг тийм хиймэр дундаатай гоё байх одоо ямаа гэдэг энэ 7 хоногт хэлж байгаа. Энэ 7 тэгэхээр яах вэ? Шин юм хийж эхлэх, хуучин юмаа гүйцэх, эсвэл шинэ хүмүүстэй харилцаа үүсгэхтэй яг хийх хүсэж байсан хэрэг нэг л чадахгүй байгаа зүйлсүүдээ энэ 7 хоногоос хийж эхлэхэд маш зөв юм аа. Энэ чинь
юу яж штэ. Бурхан ингээд цаанаас чинь одоо хогд байлаа universe танд их сайхан бэлгийг, энергийг, их эрч хүчийг танд өгч байна. Ийм сайхан зүйлс байгаа учраас та бол сайхан гарч ороод бас хийх юмнуудыг хийгээ те. Явхад бол их зүгээр юм аа. Тэгээд юу гэдгийг гол нь энэ 7 хоног танд их тийм зоригтой байвал аз зэвэдэг. Энд чинь яг энэ савааны гол утгач байхгүй юу? Зориг дагаж аз. Тэгээ одоо та харал та. Энэ хэм үүлрэг орчноос эн чинь энэ галыг асаагаад гэрэл сайхан үүсгэнс үг байхгүй юу? Тэгэхээр танд одоо их зөв амьдралын үедээ байна. Ямар нэг зориглолжсэн алхмаа та энэ 7 хоног хийх хэрэгтэй. Угаас нэг хийх гэсэн бас хувь төлөнгөөс ингэж бас гуйж байна. Хоёр дахь нь зоосны боол. За юу гэсэн үг? Одоо нэгэн одоо залуухан гэдэг зоосыг ингээ юу хийчихсэн ба штэ. Барьчихсан их гоё ингээ хараад байгальтай ч намуун байгальын нөлгөө орчинд нар одоо яаж байгаа юм бэ? Жаргаж байгаа их сайхан газар ингээ байна. За юу гэсэн үг вэхээр энэ 7 хоног танд нэмээд одоо амбиц гэдэг юм бүр сайхан орж ирэх болно. Ялангуяа тийм санхүүгийн амбиц. Одоо эн чинь энерги нь бол яг хоёр багч байгаа юм. Нэг нь бол танд яг хийх үйл их сайн байна. Тал нь яг хүмүүстэй танилцаж юм хийгээд үлдсэн тал нь юу ч зориулж байгаа гэхээр ирээдүйд хийх ингээ холын зорилго төлөвлөгөөгөө та их гоё ихлүүлэхэд их зөв үе байгаа юм аа. Юмыг суралцахад зүгээр нэг юм хийх шалаа тийм юмыг суралцаад мэдрээд одоо зорилгоо сайхан төлөвлөөд хүнээс сайхан суралцаад урт хугацааны юмыг төлөвлөхөд одоо байгаа таны энерги хэмэрл ондооч нь их гоё зүйлүүд таны ингээд чиглүүлж байгаа юм аа. Тэгэхээр та одоо залуу хүн учраас энэ 7 хоногт бол их одоо сэтгхүүгээ залуу байлгараа. Ямар бол нэг тийм ийм байх хэвээр ийм бурхан тэгжэлсэн. Тэгээд одоо нэг надад өөр юм байхгүй гэдэг. Байхгүй зүгээр л одоо 80 хүрж байгаа өвөн байна уу, 8 настай болчих байна уу, одоо арх хууж байгаа оюут мэн хамаагүй. Бүгд л сайхан суралцсан шүү энэ 7 хоногт. Энэ үзүү сонгосон үед бол сайхан ямаа асуугаад, дэлгэрүүлээд, мэдгүй зүйлээ сайхан суралцаад, болгоё бүтээгээд ерөнхийдөө дандаа гаргалгаан дээр төвлөрч бол таныг аз ивэгээд холын зорилго руугаа сайхан ороод амьдралын их сайхан үерүүч таныг энэ 7 хоногоос ихтэй сайхан оруулах юмаа гэдэг зүйл ингээ гарч байгаа юм. Ер нь би ингээд 7 хоногийн тар өдрийн одоо яг хийгээд бас аваа удлаа. Нэг саваа гарч ижсэн түүх аягүй ховор байхаа. Тэгэхээр энэ 7 хоногс энийг сонгосон хүн бол үнэхээр сайхан бас аз сайхан ивэл гоё зүйл одоо байх юм байна гэдэг ингээд гарч байна. За харин одоо гаргалганы наривч өтөр дүргээ орцгоё. Зя тэгэхээр одоо хүмүүс намайг заа гэхээр одоо чинь өмнө нь одоо гэхээр их уралдаг байсан. Одоо гэж одоо хэллээ гэн ерөөхдөө гэж яасыг хэлдэг гэдгийг одоо заа гэдэг хэрэг тэгээ заа гэдэг одоо олон хэлээгээд уурлал сүсгтөл нууцлаарай тэгээд амны уншлах болчихжээ. Тэр ч яах вэ? Заа гэж. Гаргалгааны хөзөр ихнийх нь 9 буюу Хермит одоо Даянч. За юу яана? Дахиад заа гэж. Битгий өөрт хүмүүст найд яг одоогийн өсвөл эхлээд хамаг юм өөрөө сайхан хийгээд бас явжээ. Энэ болчихвол одоо нэг өөр орохоор ингээ хүмүүстэй найзтайгаа уулзах эсвэл дал буухаар ингээ сайхан уун биш. Яг хамаг юм өөрөө хийгээд ингээ тгий болоод өөрөө хамаг юм хийхээ сайхан төвлөрч байгаа үед нэгс таны үр дүн маш сайхан гарах юм аа. Энэ хүзүйл юм юм. Бүх юмыг туулсан ингээ Даянч найдварын дэнлэгт хийгээд ганцаар явж байгаа гэсэн үг үгдгээ. Тэгэхээр та эхний ээлжинд бол энэ 7 хоногт бүх юм танаас шаардна. Айхтар мэдээж бас тийм хөвд одоо үгдгийн асаалтаа хонч нэгээр төсөөлчих. Асаалтаа 15 2 барига зэрэг байна. Гэхдээ юу шүү. Та өөр зэрэг нэг юм хаашаага чиглүүлэхгүй бол ямар ч үр дүн байхгүй. Тийм учраас одоо хаашаа чиглүүлэх үү? Юу руу явах вэ? Одоо хайр очих уу, хүмүүстэй сайхан танилцах уу, эсвэл одоо ажил төрөлтэй болох уу гэдгээ эхний ээлжинд өөрөө шийдэх юм байна. Нэгсэндээ хамгийн жанжин шугам ерөнхий байдал. За юу гэх одоо за туурай шийдвэр. Эсвэл за одоо юу яа? Ажлаа цалингаар нэмүүлэх тийм арга хай.
Эсвэл шинэ бизнес санаа болъё. Эсвэл одоо хүн амьтантай танилцчих юм уу те. Тэгэхийн тулд хамгийн ихний хэлж таныг одоо юугаа шийдэж байна. Би энэ 7 хоног ер нь энэ үлдсэн дараачийн хэдэн сард би энийг хийх болно. Тэр нь энээс эхэлнэ гэдэг эхлэлийн цэгээ таныг одоо төлөвлөл гэж энэ талаар хэлж байна. Нэгт. За хоёр дахь өдөр. Од өдөр. За дараачаас нь тэгээд яг найдвар тээх бас хаанаас найдварыг олж болох уу гэдэг зүйлсүүдээ таныг олж байна. Одоо од бол юу гэдгийг далаачдын хувьд эсвэл шөнөөр ингэ явж байгаа хүмүүсийн хувьд одоор баримжилж юу авдаг штэ. Зүгчиг юм одоо map авдаг. Дэх үуч одоо Google Map байхгүй ч тэгээд одоо дээшээ од хараад явна. Үүл гарлаа хэцүүд нэг төөрөсгий. Яг тэрнтэй адилхан одоо таны амьдрал бас холын зорилгоо ингээ найдвар тэгээд яв. Тэгээд найдвар тэгэхэд бас хэрэг болоход хүмүүсийг хай, хүмүүсийг ол, эсвэл үйлдэл боломжуудыг ол те. Найдвар бол яг үндэ хаач байдгийг. Бурхан ингээд яаж ч цонхоо хаасан, яаж ч гэрээсээ хөөсөн цонхоо орхитул байхгүй юу. Яг тийм учраас заавал нэг юм өөр өөртөө суулцаа өгөө, надаа ийм байхгүй, надаа тийм байхгүй гэд яг одоо хит өөртөө эмзэг тусгаж авах шаардлага байхгүй. Бүх юмыг сайхан болго, бүх юм угаасаа болно. Тэгтээ тэглээгээд тань дээр нэг тийм мяар улцсан яац эцэг юм байхгүй шүү. Одоо эхлэл чинь энэ 7 хоног сайхан явна гэдгийг одоо танд харуулж байгаа юм аа. За харин одоо Oracle зүс юу гэж харсан байна? Гарцгаая. За polishing my hair. Одоо зүрхээ зүлгэнэ гэж байгаа шүү дээ. Одоо яаж зүлгэх мэдгүй. Одоо feelings мэдрэмж бол одоо таны амьдралын гоё мэдрэмжүүд л таны хиймэрл ондоо зэрэгдэг, таны одоо эдгээдэг, таны одоо гол цэник юм аа. Тэгэхээр дан ганц ингээд яа нэхгүйгээр яг тэрэндээ ороод мэдрээд би тийм болцсон байна те. Ийм гоё болцсон байна гэдгээр сайхан мэдрээ явах нь таны хувьд бол маш сайхан цэник, батарей, ирээдүйн хиймэрл ондоо чинь сэргээдэг юм болох юм аа. Гэхдээ яа гэдэг заавал нэг ийм том байр машин одоо карьер хүсэх машин гэвэл байж болно. Гэхдээ хажуугаар нь бас жижигсэж ч юм уу гоё хоол те сангивсалж гэдэг юм эсвэл сайхан мах 74 өндөр ч юм уу. За болив нэг 2 3 лаз пиа бас хүн мөрөөдөх манифест хийх үе байна шүү дээ. Бас хүний л амьдрал заавал нэг юм бас том манифест хийж байна гэж бас юу байх вэ? Яг тэрнтэй адилхан та мэдрэх ёстой. Зүгээр нэг юм за би ингээд явах гэсэн юм биш. Би яг ийм гоё зүйлсийг мэдэрмээр байна гэдгээ та ингээд бүр мэдрээд манифест хийвэл энэ 7 хоног танд их үр дүнтэй. Ер нь энэ 7 хоног танд манифест хийх одоо маш өндөр үр дүнтэй байна шүү гэж одоо танд хэлж байна. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За 700-аас нэг тийм яах вэ? Харин ийм байж болохгүй шүү энэ 7 хоногт. Ер нь тасаас танк гээл одоо энэ болохгүй маань энэ болох юм байна. Энийг хийх юм байна. Энэ гоё юм байна гэл явах хэрэгтэй болохоос яах вэ? Харин гэд суугаад тавил амьдрал үлдсэн амьдрал чинь бас нэг хэсэг тэгэл яах вэ? Харин хөөгд. Яг л ийм юм боллоо шүү. Зүгээр одоо дарваануудаа хэлээд байгаа шүү. Ер нь ямар нэг үр дүн гаргая гэдэг байгаа бол яг гаргалгаан дээр төвлөр. Тэрээс одоо хэцүү блокн дээр төвлөр тавил тэгэл хэцүү блокн дээр л төвлөрөө тавь. Энд нэг юм онгой байдгийн 3 өндөр зэрэглэлийн инженер нэг булчлог яаж ингэж холдуулах вэ гэж ярьдаг. Бүтэн өдөржингөө яриад байдгүй. Тэгсэн нэг дадлага үйтэй орж ирэл эсвэл мөрөлсөөрөө байгаа төлөвчтэй байхгүй юу. Гэтэл нөөхөн гүтээ энэ нэг хүчээрч бол болно ш тэгээд. Тэр гуруула хүч байсан. Гэтэл одоо нэг хотлаа нэг тийм тэнийг юм бодоо хитрүүлж бодсоор хагаад одоо тэр үр дүн гаргахгүй юу. Гэтэл заримдаа хамгийн үр дүнтэй зүйл хамгийн энгийн тим юм байдгийн. Лаг өөрөө гэж бодож байгаа ч гэсэн ер нь ажил хиймэргүй байгаа бол зүгээр л ажил хий. Нэгсэндээ яг одоо бол таны амьдралд үр дүн хамгийн чухал байгаа шүү. Тэрийг танд сануулж байна. За ингээ 2 дахь өдөр манд туслаа. Одоо хөсөл дэлгэрэлт манд таалагдсан бол лайк дараарай, шеэр гэрээ, сабскрайб дараарай. Мөн донешн болоод маш их баярлах болно. Тэгээ мөн гүйлгээний утган дээр юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна те. Тэрийг бичээ явуул тэр житлөө сайхан манифест хийгээ залбирлуулдаг өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүссэн өрөө энэ 7 хоногт үр дүн хамгийн чухал шүү. Тэрийг ойлгоорой.
За ингээ одоо 3 дахь хөзөр рүүгээ орцгоё. За 3 дахь хөзөр маань савааны хатан. За их гоё хөзөрөө эн чинь. Нэгэн хатан хаан те сав өрчгсөн, нэг гартаа саваан гарт барьчихсан, нөгөө гартаа наранцыг өрчгсөн, урд нь нэг хар мууртай их гоё байна. За юу гэсэн үг вэ? Ийм байгаа юм. Таны амьдрал, таны ингээ одоо энэ 7 хоногт бол их гоё хиймэрл унаачин сэргээд одоо яг хийх ёстой юмнуудаа олон зүйлсийг хийх бүрэн потенциал чинь нэмэгдээд сүнсэн сэрэл гэдэг шиг их гоё байх юм байна. За юу гэсэн үг вэ гэхээр савааны хатан бол юм байдгийг. Нэгдүгээр саваа бол гал буюу хиймэрл унааны одоо хөзөр. За тэрнэр хатан гэхээр одоо амар тийм өөр өөртөө ихтгэлтэй бардам нэмээд олон нийттэй тийм нийт чимхтэй байдгийг. Тийм учраас таны энэ 7 хоног гэсэн бас их гоё хүмүүстэй нийлээд хүмүүс сайхан танилцж яагаад одоо зож энэ өдрөө сонсон хүн та ер нь нэг юм бас ойрын үе жоохон зожроо сонирн байж магадгүй. Тэгвэл энэ 7 хоногс л таны амьдрал чинь их гоё олон хүмүүс орж ирээд эмо байсан бол тэр чинь бүр сайхан гоё үе рүүгээ ороод бас нэг л тийм унтаа сонирн байсан бол борчим тэр чинь болиулаад бүр нэг юм гоё хөдөлгөөн юмд ороо тийм их гоё адал явдалтай 7 нууд үргэлжлэнэ гэдэг одоо хөзрүүл эхнээс ингээд бууж байна. Тэгээ зүгээр нэг юм адал явдалтай биш. Амьдралыг тийм гоё өөдрөгөө харсан. Одоо энэ данцлагч нь бол өөдрөг тийм аз жаргалын бэлэгдэл, тийм гоё байдал, аз жаргалын мэдрэмж, амар тайвны мэдрэмж. Тэгээд ер нь нэг юм хэцүү байлаа хэлэхгүйгээр гаргалгааг нь олъё, мэдрэмжиндээ мэдрэмжээ сайхан болгоё те. Асуудал ингээд хүндрэлээ гэж яах вэ тэгээд гаргалгаа нь бол тас гэж болооч гэдэг тийм мод руу та ер нь их гоё ороод ер нь хувь хүний сүнс хэцүү байсан бол одоо их тийм зөвдөл рүүгээ энэ 7 хоногт өөрсдөө хийх юм байна уу да гэсэн юмыг одоо ингээд энэ хөзөр ингээд гарч ирж байгаа юм аа. Дээр нь өөртөө итгэл бүр сайхан болно. Ер нь нэг юм яана инээ инглээ гэдэлээ гэхээр шууд ингээл түс тас гээл чадан ч асуудал байхгүй ингэдэг. Яа энэ нэг залаа надаа миний хөнөөс гүйдэж ухааны юм яриад. Тийм гоё байх үеийг энэ 7 тань одоо тань ингээд сануулж байгаа юм аа. Тэгэхээр гэхдээ энэ чинь юм байгаа юм. Хүн зүгээр нэг юм огцом хиймэрл дундаа сэрэгдгүй шүү. Яагаад гэвэл сэргээгээд хийх ёстой үе ингээд гарч ирж байгаа учраас тэгж байгаа юм. За дараач хөдөлгөөн 10 саваа. Энэ 7 хоногоос эхлээд ер нь энэ 7 хоног танд бас одоо олон юмыг амжуулах, ажил төрөл, эсвэл карьертэй хүмүүстэй танилцаад явах, мөрөөдлөө биелүүлэх, хүс мөрөөдлөө шинээр одоо тавихтай тийм үе рүү ингээд та орж байгаа учраас одоо 10 саваа бол нэг юмны төгсгөл. Гэхдээ бас олон юмыг зэрэгцүүлэх үйдгийг. Гол нь олон юм зэрэгцүүлээ гэдээс хүн бас мяавч болохгүй. Энэ чинь амьдрал хүнд яг даах хэвээр ачаа л өгдөг гэдгийг. Таны даах хэвээр ачааг өгөхийн тулд тэгэхээр танд одоо хүнд ачаа. Гэхдээ аз жаргалтай тийм зөв маш сайхан ачааг өгөхийн тулд одоо юу чинь таныг сайхан энэ 7 хоногоос бэлдээ явж байгаамаа. Тэгэхээр одоо ямарваа нэгэн 7 хоногслаа завтай зайтай ийм тийм ядраа ачаал аваад гэтэл бити энийг хүндэрсэж аваар зөв харин гоё. Тэр тусмаа та тэрнээсээ сайхан аз жаргал аваад ажил төрчин бүтээд ер нь юм адал явдалтай байх учраас одоо юмыг бити хүндэрсэж аваарай. Бүх юм зүгээр шүү. Тэгэхээр хамгийн гол нь савааны хатны доор хар муур. Энэ бол зүүн совингийн одоо бэлэгдэндэг. Таны энэ талаас одоо зүүн совин манифест те ирээдүгөөс авах мэдээлэл их хөгжнөө ийм юм болох юм байна, тийм юм болох юм байна гэдгийг та бол ер нь нэг зүүн совингаараа мэдрээд явчихнаа. Энэ бол их гоё юм байт юм аа. Ер нь нэг юм альва амьдралын руу хоосон гарахгүйгээр шууд тан гэл орчих учраас одоо танд л нэгсэндээ таныг бол бүрэн зэвсгэлсэн байна. Энэ 7 хоногоос бол энерги сүнсний хувьд одоо таныг ивэж явдаг сахиусууд өвдсөн сүнс чинь их тийм бүрэн шүдэж хүртэл зэвсгэх учраас та бүлийг хүчтэй байх юм байна. Зөрөөд хийх ёстой бүх юмудаа нэмэд бүр хийж гэж хүсэжсэн бас бүх юмудаа хийвэл их зөв юм а гэж гарч иж байна. За тэгээд энэ 7 хоногийн одоо гаргалгааны найрагч хөзөр юу вэ харъя.
Зя тэгэхээр савааны боол. Энэ чинь их гоё ингээ эхэлж байгаа ч гэсэн бас савааны боолыг явууллаа. Гэхдээ боол ч гэж юу авах вэ? Бас чинь амар шүү. Нэгсэндээ залуухан савааны илтгэж байгаа хөзөр. Тэгэхээр үг зүг гэхээр одоо таны бүх юм чинь энэ талаас эхэлж байгаа учраас бас бүх юм шинээр байгаа учраас амар гоё тийм эрч хүчтэй энержитик байх боловч бас сурах юмаа сураад бас хүмүүсээс харах юмаа хараад ер нь нэг юм цоо шинээс итгээд тийм уламжлалт ийм л одоо ингээл манай 5 6 үг дэдс ингэж ирсэн юм бэ өст их ёстой биш. Ингэвэл яг уу тэгвэл яг гэсэн шин боломжуудыг хайгаад дандаа гаргалгаарууд төлрөөд хайрцагнаас гадна сэтгээд тэгж болохгүй биш. Тэгвэл яах вэ гэдэг рүүгээ таныг энэ талаас байвал их гоё таны гараас өндөр үр дүн гарнаа гэдэг зүйлийг танд ингээ гарч иж байна. За тэгээд бүр дээр нь чинь залуу хүн. Ер нь нэг юм гэрийн бүх болохгүйгээр 100 одоо плей тайм ч үгүй юм уу эсвэл хөдөө гадаач явдаг юм уу айгүй тийм гадагшаага чиглэсэн үйл явдлыг ер нь хийхийг нэгт хийгээрээ хоёрт уус саныг амьдрал хийлгэхээр шахаад байна. Хийсэн дээр заяа. Тэгж байж та бас ингээд бас хүнтэй танилцдаг ч юм уу шинэ ингээд бас бизнес санаа гой боломжуудыг авдалдаг ч юм уу тийм сүт танд бас ингээд сайхан борлох болно. Адал явдлууд их гоё орж ирэх учраас гэртээ байгаад л яг үндэ дэмий шүү. Бараг л нэг десантын 2 3 цэг орж ирээд гэрээч нь хулгадаад авчиж магадгүй л байна. Тэгтээ бас зэми хүлээгээ яг өөрөө гарсан бас дээр шүү гэдэг зүйлийг танд одоо сануулж байна. Хоёр дахь нь 8 сава. Мэдээж тодорхой хэмжээний сорил бас одоо бас хийх ёстой юмнууд зөндөө юм гарч ирэх болно гэж нь бас зүгээр бас нэг та одоо энэ таны яа гэж юу байх вэ? Жижиг сажиг юм болно. Зөв бүр хүмүүсийг танилцдаг хүмүүсийг сайхан харж одоо юу яхаарай. Энэ хүчээр сонгосон хүнтэй бас хүн танихтаас жоохон хаширлах хэрэгтэй гэдгийг тэнд бас сануулж байна шүү. Бити ингээд нэг тийм танилцсан болгонтой бас тийм гоё байгаад бүх юмаа нээгээд ингээд тэгээрээ бас ярих юмаа бодож яриараа гэдэг зүйлийг тэнд ингээд сануулж байна. Одоо тийм гэтээ юм байна. Миний хөгшөө андаа бороо хамаа хүнийг жижиг сажиг үйлдэлээр нь дүүгнэ. Амар хайртай өстэй би одоо оnig өгдөг штэ би чинийхээ төлөө өстэй юу усыг туулаад уулыг эвдээд өстэй яаж чадна гэгээд нэг залуу нөгөөх нь яриад тэгс нөгөөх нь миний харь өрөөдөрөө гэснээр үгүй гадаа бороо чи би яаж очих юм чаддгүй гэл. Яг тийм үйл явдал амьдрал дээр байдаг хгүй. Би чамдаа 7 өгдүүлээ нүг би чамаагаа 7 хүүхдтэй болгоо чамдаа хойлоо 7 өрөө байранд гой байна гээл тэгэл яг бодит амьдрал дээр яадгүй тэгэл суулаа нэхний хүүхд юм хоёр дахь хүүхд гарлаа тэгэл нөөхөн согтуу алга болоо эсвэл амар тийм хэцүү байдлын яалаа илээгээл ажихгүй болчтой хүмүүс байдаг үстэй эргэжчүүдэр эмгтэжтэр ийм нөхцөлд хүнийг жижиг сажиг зүйлээр нь жоохон ажиглаж байгаарэ хит бас одоо юу гэж болохгүй шүү те гинэн боёо байж болохгүй шүү гэдгийг тэнд ингээд хэлж байна сануулж байна. За ингээд энэ 7 хоногийн Oracle үзэр танд юу зөвлөсөн байна харцгаая. Invoking self realization одоо өөрийгөө бас ингээд хар дүгнэ. Таны амьсгал болгон чинь нэгт одоо таны ингээд бүрэн ингээд гоё байна. Амар танигс чадварыг өгч чадчихна те. Нөгөө талаас та ер нь юу болоод байна? Би юуны төлөө амьдарч байна? Яахаа нэг гэдгээс таас бодож явмаар байна шүү гэдгийг таньс хэлж байна. Та айгүй тийм бас энэ үеийг сонгосон та айгүй ерөнхий байна. Зүгээр нэг юм за тэгээ сайхан амьдралын төлөө санхүү хэрэгслүүд гэхгүйгээр яг санхүү хэрэгслүүд хүрэхэд яг юу юм төрсэн байх юм? Сарын хэдэн сая төгрөгийн орлоготой байх юм? Сарын одоо ямар хуу юм хүрсэн байх юм те? Тэрийгэ бодоод бас давхар ямар хуу ингээд амар гоё амьдрал хэрч яг ямар хуу юу хийгээд яадаг гэдгийг та бас нарийн сайхан төсөөлөр гэдгийг танд хэлж байна. За гаргалгааны нарийн төсөөлөр юу болохгүй вэ? Энэ чинь бас ингээ юу байд юм аа? Нэг их тийм хамраа унжуулаад хит хамраа одоо сөхөөд хит бас нэг тийм эерэг байгаад бас сохроор ингээд нэг тийм юм байж болохгүй. Эрсдэл гэдэг юмыг харнаа. Энд л хүн ер нь нэг юм юу байдаг шүү. Хийх юмаа байж байгаа ч гэсэн бас одоо бас жижигхэн нэг юм өвснөнд бүдрэх жижигхэн ч хүн бүдэрдэг штэ. Эсвэл жижигхэн хүн алдаа тэр нь амар юмны ихлэл болсон байдгийн. Тийм учраас ер нь жоохон
гоё явж байгаа ч гэсэн бас хашир байхад нэг тийм буруудахгүй шүү. Давхар зүүн савга маш сайн сонсороо гэдэг зүйлүүдэд хэлж байна. За ингээд 3 дахь үзэл манд дуслаа. Үзэл дэлгэлтэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, subscribe дараарай. Мөн донешн бол маш баярлах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайнсны хүссэн өрөөй итгэлтэй байгаарай. Их гоё үе ирж шүү. Хүнд ийм үе байн ирдүү шүү тэгээд. За ингээд дараагийн үзүүлэлт хэлдэг хэлдээрээ миний Монголын ард түмэн уулзцаая. Баяр таа.